Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөх гэгэн ширэт улсын төрийн тэргүүн Папа 14-р Леогийн урилгаар тус улсад төрийн ажил хийж байна. Ерөнхийлөгч хөрөлцөх альчлагын хүрээнд Ром хотын Гигэн Мэрэгийн их сүмд Папа Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө. Папа Францис 2023 онд ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн ажил хийсэн. Тэрбээр хоёр улс 13 дугаар зуунд илчилгээж албан ёсоор харилцаж ирснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн анхны Папа гэгэн ширээт улсын төрийн тэргүү юм а. Папа Францис төрийн альчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ манай улс дэлхийд дахины инх тайван доктортой байдлын төлөө хүчин чармаалтанд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол улс бол оюун санаа сүнслэг бишрлийн эрхчлөөний бэлэг тэмдэг хэмээн тодорхойлж байлаа. Папа Францис нь улсынхаа төрийн тэргүүн католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа дайны дэлхийд инх тайвныг зохицлох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, инэрл нэгүслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүү юм а.